TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Сайн уу гэрлээ? Сайн уу? Өнөөдөр би нэг асуулттай ирсэн. Өнөөдрийн нэвтрүүлгээр ер нь гэр бүл дотор хүүхдүүдийн төрсөн дараалал нь тэдний зан чанарт хэрхэн нөлөөлд юм болоо? Энэ талаар чи өмнө бодож үзчихсэн үү? Жишээ нь чи айлын яг хиддэх хүүхд вэ? Магадгүй одоо танай хүүхдүүд дотроос яг төрсөн дарааллаараа хүүхдүүдийн дунд ялгаа гардаггүй. Энэ талаар өнөөдөр ярилцмаар байгаа. Тэгээд яг энэ сэдв үнэхээр сонирхолтой санагдаад байдیں۔ Манай монголчуудын хувьд болохоор төрсөн дараалал нь хүүхдүүдийн зан чанарт нөлөөлөх талаар манай монголчууд хэр ойлголттой байд юм болоо? Чи юу гэж бодож байна? Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрт маань тавтамаар л би гэрлээ байна. Сая жимсээ маань ярьлаа. Жимсээ маань магадгүй айлын ууган баха. Чи нэрийг хөвчлөлтэй уншаа. Өнөө би 3 хүүхэдтэй айлын ууган нь айлын том дундаа томчууд ер нь өндөр амжилт гаргадгаараа л нийтлэг байдаг штеп. Бид нар ер нь ах дүү нарынхаа мэдээллийг аав ээжтэй өдөр болгон хэлээд тэднэр дундаасаа ер нь онцгороод мундаг шүү гэдгийг ер нь харуулах гэж хичээдэг. Ер нь дуртай энэ байдалтай. Харин гэрлэж айлын хиддэх хөхтэй. Айлын ууган нь дунд нь баг нь Тэгэд яг ингэж айлын ууган баг дунд гэж ирэмблэх нь ер нь хүүхдийн зан чанарт хэрхэн нөлөөлт юм болоо? Би ч гэсэн айлын ууган л да. Чамшиг хариуцлага хүлээж хүмүүст юу хэлхийг нь хэлэх дуртай. Юу хийхийг нь хэлж заах дуртай. Энэ бол нөө айлын ууган хүүхдүүдийн зан чанар хаа гэж би бодож байна. Харин тий. Яг ээжээсээ төрсэн дарааллынхаа дагуу бид нар хэн байх, ямар хүн болох нь ер нь тодорхойлогдоод цаашдын бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг нь бас үнэхээр сонирхолтой байдаг тий. Ерөнхийдөө бидэнтэй хамт ярилцахаар Марлаа маань ирсэн байгаа. Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрт маань оролцож бидэнтэй ярилцаж байгаа учраас Марлаа маань энэ талаар илүү ихээр биднэрт ярьж өгч бид нэр илүү их ойлголттой болох байхаа. Шүү. Сайн байцгаана уу? Өдрийн төргий. Өдрийн. За, найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгт одоо та нартай хамттай байгаа да. Миний хувьд баяртай байна. Баярлалаа. За, жимсээ маань надаас ах дүүсийн төрсөн дараалал эренбийн талаарх одоо ярилцахыг хүссэн. За, тэгээд энэ талаар ярихыг хүсэж урьсанд бас баярлалаа. Урилгыг хүлээн аван ярьсанд баярлалаа. За, тэгэхээр одоо хүмүүсийн дунд хэн хиддэх хүүхэд вэ гэсэн нь энэ дараалал нь танай хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар ер нь та нар бодож ирсэн үү? Тийм шүү, бодож үзчихсэн байна. За, би хэдэн жилийн өмнө октоо баг багт нь энэ тухай нэг ном уншиж ирсэн. Тэр бол надад айгүй сонирхолтой санагдчихсэн. За, жишээ нь айлын хиддэх хүүхэд гэдгээр нь тухайн хүний найз нөхөд, гэр бүлийн гишүүд хамтран ажиллагчдын талаарх ойлголттой болж болох нэг арга гэсэн байлээ. За, зарим судлаачид гэр бүлдэх төрөлтийн дараалал нь хувь хүний шинж чанарт нөлөөлдгөө гэж үздэг юм байна л да. Энэ нэрнбиг зөв ойлгосноор хүн одоо өөрийгөө болон бусдыг ойлгох тодорхой чадварыг олж авнаа л гэсэн үг юм байна. Сонирхолтой юм байна шүү. За, тэгвэл одоо ууган, дунд эсвэл отхон хүүхдэд байдаг зарим нэг онцлог шинж чанаруудыг хэлье л дээ. Эдгээр нь тэгтээ ерөнхий санаанууд шүү заяа. За, мэдээж хэрэг бүх хүүхдийн зан чанарт тохирохгүй байж магадгүй. За, одоо айлын том хүүхдүүдээс эхлэе. За, ууган хүүхдүүд маш шийдэмгий, амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байдаг юм байна. Тэд ихэвчлэн өөртөө тавьсан зорилготой байдаг. Сургуульд байхдаа тэд дүүнраасаа илүү дүн авахын тулд шаргуу ажиллах хандлагатай байдаг юм байна. За, миний хувьд бас ингээд та нар маань сонсч байвал өөрсдийнхөө ууган хүүхд, гэр бүлд байгаа ууган хүмүүсээ бас төсөөлөд сонсох юм бол таарах болов тий. За, тэд ихэвчлэн илүү өрсөлдөх чадвартай байдаг. Дээд боловсрол, ажил мэргэжлийн зорилготой байдаг байх нэ. За, ууган хүүхдүүд маш зохион байгуулалттай, нарийн ширийн зүйлд санаа зовдөг, төгс төгөлдөр байдлыг хүсэж байгаа нь ер нь та нарт ажиглагддаг уу? Тийм шүү. Шууд том хүн маань төсөөлөгдөн харагдаж байна. За, тэгэхээр тэд дүрм журмыг яг битснээр нь дагаж мөрддөг юм байна л да. Онцгойлон одоо маш үнэнч тусархаг байдаг гинэ. За, тэд маань миний бодлоор сайн санаа байна гэж хэлхийг одоо сонсож магадгүй. Яг тэгэхээр юмыг аягүй тэгж дэмждэг байх нь байна.
Тэд бусдыг дагуулах удирдагч нар байдаг байна. За та нарт ер нь таарч гинөө том хүүхдийн жишээнүүд? Тийм шүү дээ. Би ч бас айлын том. Тийм үү. Ерөнхийдөө иймэрхүү зан чанарууд ер нь байгаад байдаг. Ер нь таарч шүү. Намайг яриад тань бол гэж бодлоо. За сонсогчдод бас сонсоод өөрсдөө тааруулах бах тий. За тэгвэл одоо бүгдээрээ дунд хүүхдүүдийг авч үзье. За айлын дунд хүүхдүүдийг тодорхойлж чадах үг бол тэнцвэртэй гэсэн байт юм байна. За тэд маань сайн зуучлагчд байдаг байх нь байна. За бусдын ялгааг шийдвэрлэхэд туслах чадвартай. Хамтран ажиллах уур амьсгалыг бүрдүүлэгчд тэд уян хатан ба нөхцөл байдлын одоо тайван орчныг бүрдүүлэхийн тулд төлөвлөгөөгөө өөрчлөхөд бэлэн байдгаа гэсэн байна. Энэ бол өстой яг хөрх ингээл өөртөө юм бодсон байсан ч гэсэн тухайн нөхцөл байдал тааруулаад за тэрийгээ тэгчээ за энэ маань энийг ингэсэн юм да гэд ингээд дор нөөцчилждэг байх нь шүү дээ. Ер нь айлын томчууд болохоор за би бол ингэж бодож ийн гэд тэрэндээ бас байгаад идэв шүү дээ. За ялгаа нь бол ийм байдаг байх нь дунд хүүхдүүд маань. За ерөнхийдөө олон нийтийн үйл ажиллагаанд дуртай, өгөөмөр байж чаддаг, сайн хуваалцдаг гэсэн байна. Яг ингэ сонсонгууд нэг хүн ер нь шууд төсөөлөн бодогдож байна. За та нар маань одоо тэднийг буюу айлын дунд хүүхдүүдийг те асуудалгүй гэж хэлхийг сонсч магадгүй гэж. Тийм шүү те. Тийм. Айлын дунд хүүхдүүд хамтран ажиллах чадвартай, тэдэнтэй харилцахад их хялбар байдгаа гэж. За тэгээд одоо ингээ эндээс авч үзэх юм бол ерөнхийдөө дунд хүүхдүүд маань том болон багыгаа бодоход айгу тийм уян хатан байдаг байх нь бас тийм ингээд дээшээгээ доошоогоо чаваас юу тийм өөмөр ханддаг байх нь шүү дээ. Их зуучилж өгдөг юм байна тий. Ер нь харьцангуй бие даацсан аль талтай ер нь хөрвөх чадвартай болсон байдаг тий. Амьдрал дээр тэгэл за та маань ч тэгдэ чим чингдэ гэл дээшээ доош хагч нартай тэгж ханддаг байх нь. Ер нь томчууд болохоор ингээд доошоогоо за та нар тэгэрэй гэл дүүнэр болохоор эрхлэх гээд байдаг. Яг дунд хүүхдүүдийн жишээ бол ийм байдаг байх нэ. За ер нь дунд хүүхдүүдэд хайрламар юм шиг байна. Тийм байна. Их хайр боломж хэрэгтэй юм байна. Одоо бүгдээр эцэст нотхон хүүхдүүдийнхаа талаар ярилцъя тий. Гэр бүлийн отгон нь бусад хүмүүст урам зориг өгөхдөө их сайн байдаг. Тэд инхрээ төвөггүй, заримдаа бага зэрэг хайхрамжгүй байдаг талтай байдаг. За энэ нь одоо гэр бүлийн бусад хүмүүст хамгийн бага хүүхдийн хэрэгцээг үргэлж анхаарч үздэгтэй холбоотой байж болно л доо. Одоо том дундаасаа илүү хүүхд багуудаа ингээл ээж авнар чинь илүү их ялжтай. Тэр минь энэ минь тэгээ дээрэс нь ах эгч нар нь бас багуудаа ингээл анхаарна. Гэр бүлийн бүх гишүүдийн анхаарал ер нь отгон хүүхдэд төвлөрдөг энэтэй л холбоотой байдаг шүү. За хамгийн бага нь заримдаа одоо эрсдэлд ордог бөгөөд сонирхолтой зүйлийг туршиж үзэх дуртай байдаг. Тийм. Тэд маш их санаа, бүтээлч байдал, хошин шогийн мэдрэмжтэй байдаг дийлэнхтэй. Тэгэхээр ерөнхийдөө эрхэлж ингээд дураараа байдаг байдал нь иймэрхүү зүйл дээр бас ажиглагдчих болно тийм. Тийм шүү. Манай баг охин яг ийм зан чанарууд айгүй их гарч ирдэг. Яг эрхлээд аав ээж нь эрхлүүлэнгүүт өөрөө яг гол цөмдөө орж ирээд тий өөрийгөө мэдрээд жүжиглээд за эдгээр намайг ингэж юм да гэд. За отхнууд бас тийм залтай байдаг байх нэ. За тэгэхээр тэдний одоо яагаад гэж байнга асуухыг ер нь та нар маань сонсдгоо. Ер нь тэгдэг тий яагаад ингэвэл яагаад тэгт юм бол гээл тий. За отгонууд ихэвчлэн босод хүмүүсийн дэргэд байж хөгжилдөх дуртай байдаг. Тэгэхээр бас л ерөнхийдөө хүмүүсийн хараа хяналтанд одоо ингээд анхаарлын төвд байдаг нь ингээд мэдэгдэж байна тийм байна. Тэрхээ гол цомд ороод. Тэгээ ингээд багасаа төрхөөсөө эхлээд сурцсан байх нь шүү дээ. За тэгэхээр за отгонууд маань гэр бүлд болж байгаа янз бүрийн одоо харилцаанд нөлөөлдөг байх нь. За төрсөн дараалал нь хүний нарийн төвхтэй зан үйлийг арай илүү ойлгох нэг арга зам юм аа гэж ер нь үздэг судлаачид. За тэгэхээр хэрвээ эндээс ерөнхийдөө юу хэлэх гээд байна гэхээр бид нар одоо хүн болгоныг ойлгох бас чадамжгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү мэдээллийг за томууд нэг юм байдаг гэсэндээ багуу дундууд гэдэг юм бол за чи айлын багуу том уу гэх тэрийг сонсож байгаа да. Тэд нар маань нэг тийм байдаг гэсэндээ харилцах бас нэг арга замаа олчих боломжтой байх нь шүү дээ. Тийм байна тийм. Бид бүгдээрээ Бурхны бүтээсэн онцгой хувь хүн гэдэгт бол би итгэдэг. Тэр биднийг одоо бүтээсэн бас маш их хайрладаг. Биднийг эцэг ихээ хайрладаг шигэ өөрийг нь хайрлаасай гэж хүсдэг. За марлаада баярлалаа бидэнтэй хамт
айлын хүүхдүүдийн өссөн эрэм дарааллын талаар сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Та нартаас ажлын амжилт хүсье. Баярлалаа. Дахиад өндөг хоёрын хэн анхдагч вэ гэд хөвгчлөлтэй асуулт байдаг да. Өндөг анхдагч гэвэл түүнийг төр өндөглүүлэх хэрэгтэй болно гэсэн үг. Харин дахиад анхдагч гэвэл заавал өндөгнөөс гарч ирэх шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бидэнд Ребека гэдэг хоёр хүүхэдтэй эмэгтэй түүхийн талаар сонсох болно. Хэн төрүүлж ирсэн бэ гэдэг талаар бас ярих болно. Тэгээд Библийн түүхийг хуваалцахаар оюун агч маань ирсэн байна. Түүний яриаг хамтдаа сонсцгоё. За. Библийн дуулал номын 133-ийн 1-т харагтун ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ гэж хэлсэн байна. Танай хүүхдүүд бие биенээ хайрлаж, эвтэй найртай амьдардаг бол та амьдралынхаа үнэхээр гайхалтай түүхийг өөр хүүхдүүдийнхээ хамт бүтээж байна гэж би итгэлтэйгээр хэлж чадхаар байна л да. Яагаад гэвэл хүүхдүүд эн чинь хамтдаа байх дуртай, эвтэй найртай байдал нь хайрын төгс зохицол мөн бидтэй тийм үү? Тийм шүү. За дуулал 133 дугаар бүлгийг үргэлжлүүлэн харах юм бол ах дүүсийн нэгдмэл байдлыг анхлан үнэртэй тос шиг нандин гэж хэлсэн бол 3 дугаар ишлэлд эв нэгдэл нь шүүдрийн ус шиг сэргээдгээ гэсэн байна. За тэгэхээр би энэ бүх үгстэй чин сэтгэлээсээ санал нийлдэг. Ах дүүсийн харилцаа зөв байх нь ийм л их үнэтэй, эрхэм нандин байдгийн байна л да. Харин сонсогч та санал нийлж байна уу гэж асуумаар байна. Тийм шүү. Санал нийлгээр барах уу? За ер нь ямар ч гэр бүл эвтэй байх нь өөрөө үн цэнийг бий болгодог төдийгүй амар амгалан тайван тааламжтай байдал нь бидний сэтгэлийг сэргээдэг шүү дээ, тийм ээ? Эхээс төрсөн дараал нь бидний хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж болох талаар Марлагийн ярианаас ээжүүд бид ч мөн адил олон зүйлийг суралцсан гэдэгт би итгэлтэй байна. Тийм шүү. За мөн магадгүй аль хэдийн ямар нэг нөлөө үзүүлсэн байгаа бол бид эдгээр ялгааг хэрхэн даван туулах нь хамгийн чухал, тийм ээ? За одоо тэгэд яг энэ жишээн дээр би хоёр ачийнхаа тухай бодож байна. Хоёр ач маань ах トゥ хоёр ахан дүүгийнхээ жахан тийм илүү авьяастай байгаад нь дургуйлахж байгаа юм шиг. Үгүй ээ, тийм биш, чи тэгэж болохгүй, чи энийг зөв хийж чадахгүй байх гэх мэтэр одоо жахан үл ойшоосон үгийг байнга хэлдэг. Тэгэд маш их тийм тэрэндээ уурлаж бухимддаг. Тэгэхээр нь би яг дүүтэйгээ ингэж ярих муухай гэдгийг ойлгуулна, тийм ээ. Чамайг ингэж байхаар бас сайхан байх уу гэж аав нь бас сануулж ирсэн л да. Том ч гэсэн жаахан тайвшраад алдаагаа ойлгосон юм шиг байдгийг. Ээж нь болохоор чи дүүдээ жаахан найрсаг хандаад эвтэйхэн ярих хэрэгтэй гэж хэлж байсан. Ахан дүүдээ уурлаж хулцсан үг хэлснээ ойлгосон л да. Тэгээд эерэг байх санаа хайж толгоогоо ажилуулж байгаа юм шиг надад санагдсан. Хэсэг хугацааны дараа нөхөр бид хоёр тэдний хүүхдүүдийг харахад дахиад очсон. Тэгээд 3 хүүхдээрээ ээжт нь баярын мэндчилгээний хуудас хийлэглээ л дээ. Ах эгч хоёр нь зургаа бол маш анхааралтай зурж байсан. Бас баг дүүгийнхээ хурууны зургийг хараад ёстой сайн байна, сайхан зурж байна гэж магтаж урмын үг хэлж байгааг нь сонсоод миний бас сэтгэл ууж ирсэн шүү. Харагтун ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ. Энэ сахал дээгүүр ароны сахал дээгүүр доош урсаж буй толгой дээрх үнцэнтэй тостой адил. Энэ сёны устэр будаг хирмоны шүүдэртэй адил юм. Учир нь дэцэн юролыг туршаасан билээ. Энэ сёны устэр будаг хирмоны шүүдэртэй адил юм.
Учир нь эндээсэн юролыг тушаасан билээ юролыг тушаасан билээ энэ мөнхийн ам 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 билээ энэ мөнхийн ам 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 билээ энэ сёны остер будаг хирмоны шүдэртэй адил юм учир нь эндээсэн юролыг тушаасан билээ энэ сёны остер будаг хирмоны шүдэртэй адил юм учир нь эндээсэн юролыг тушаасан билээ За одоо бүгдээрээ Библиэд байдаг нэгэн түүхийг хуваалцъя тийм үү? Эхлэл номын эхний хэсэг нь. Ребека гэдэг эмэгтэй 2 хүүтэй байсан. 2 хүн бүр хэвлээд байхасаа л хоорондоо дээр дороо орох гэж үзэлцдэг байж. Эхлэл 25-ын 22-т 2 хүү эхийн хэвлээд байхдаа л асуудалтай байжээ. Эмэгтэй бурхнаас яагаад ийм зүйл болоод байгааг асуухад чиний хэвлэдэх 2 хүү чинь хоёул агуу том үндэстэн болно. Гэхдээ нэг нь нөгөөгөөсөө агуу. Ахынх нь үр удам нь дүүгийнхтэй үйлчлэх болно гэж бурхан хариулдаг. За жирэмсэн бүх эмэгтэйчүүд эход харуулдаг штэ. Харин Ребекагийн тэр үед бол тэр эхо гэдэг нь байсангүй. Гэхдээ тэр ихэр хүүхэдтэй гэдгийг мэдчихсэн байна. Бүр хүүхдүүдээ ямар хүмүүс болохыг ч маш сайн мэдэж байсан. Өсөж том болохдоо хоорондоо тэрслээд байж магадгүй гэдгийг ч бас мэдчихсэн. Ребекагийн хүүхдүүд хэрхэн усаж ямар харилцаатай байсныг бүр мэдмээр санагдчихлаа арай. Ямар шиг харилцаатай байсан болоо? Яаж өссөн бол? За тэдний зөрчил маргаан нь хэсэг хугацааны дараа намжиж амар тайван болсон байхаа гэж би бодож байна. Библи буюу Бурхны үгэнд хөвгүүд өсөж Исав нь хүчрхэг анчин болж хээр талын хүн болсон бол Яков нь гэрсэг хүн болсон гэснээс тэднийг ямар их ялгаатай болохыг харж болно л да. Тийм ээ. Тэгэхээр хөвгүүдийн энэ том ялгааг ээж аав нь хэрхэн хүлээж авсан бэ? Исаак ан гөрөөний эд хавыг багтаж Исавыг онцгойлон хайрладаг байсан бол Ребека Яковтай хайртай байсан гинэ. Тэгэхээр энийг ойлгож байна уу? Харин яагаад зөвхөн Яковыг онцлцсан бэ? Аав нь болохоор уул талаар их явдаг. Тийм анчин хүүгээ их хайрлаж жинхэнэ эр хүн гэдэг байсан байна. Ээж Ребека нь болохоор тийм илүү мэдрэмтгий, гэртээ ээжтэйгээ хамт байх туртай, тийм гэрсэг энэ хүүгээ их дэмжиж бас хүүгээ хамгаалдаг байсан байна л да. Монголд ийм үзэгдлүүд олон байгаа шүү тий. Байлгүй яах вэ? Тэгэхээр энэ 2 хүн албан тушаал эрх мэдлийн төлөө ингээд тэмцээр байтал янз бүрийн асуудалд орж хуурам мэхлэх хүртэл ийм байдалд хүрсэн. Энэ ялгууртай хайр нь тэднийг одоо янз бүрийн асуудал, тэрслэл, эрх мэдлийн төлөөх тэмцэлд одоо ингэж цаашдаа явах тийм хэмжээнд хүргэсэн байна. Бас өнөөдөр бид нар ботгол асуудал энэ тий энийг. Тийм байна. За бид аль нэг хүүхдээ нөгөө илүү хайрлахаас болгоомжлох хэрэгтэй гэж яриад байдаг штэ. Тэгэхээр хүүхэд бүр өөр. Бид ч хүүхдүүдэд ялгаатай арга замаар хүмүүжүүлэх хэрэгтэй болж байгаа. Гэхдээ бид шудраг эцэг их байх, яаж хүүхэд бүртээ тэнцвэртэй хайр халамжийг үзүүлэх. Тэгээд тэрийгээ яаж илэрхийлэх тийм тусламжийг Бурханаас гуйх хэрэгтэй. Тийм байна. За ингээд Библийнхээ түүхийг одоо үргэлжлүүлээ уншъя.
Яков гэр зургийн ажлаа хийж, Исав гадуур явж ан автай хөөцөлдөн өдөр хоног өнгөрсөөр байлаа. Нэг өдөр Исав анд яваад ирэхдээ ихэд өлсөн. Би бүр өлсөж унах нь чанаж байгаа махнасаа надад айл гэж Яковт хэлжээ. Яковт яг отоол боломж гарлаа. Исав өлсөж ядраад сул дорой болсон байгааг тэр анзаарсан байна. Тэгэлдээ гэхдээ надад ууган хүүгийн эрхээ өгч гэж Яков тулгсан. За энэ хүү эрх нь ууган хүүд олгосон онцгой хүндэтгэл байсан. Тийм байна тий. Энэ нь гэр бүлийн өвийн дийлэн хувь болон ирээдүйд гэр бүлийн удирдагч болох өргөмжлөлийг хамт багтаасан байсан байна. За тэгэхээр энд хоёр зүйл яригдаж байгаа биз? Яков болохоор илүү их өв хөрөнгө бүрэн эрх мэдэл одоо авах боломжийг бол олж харсан байна. Харин Исав болохоор тэр өөрийн нөгөө ууган хүүгийнхээ эрхийн нэр төр тэр үнд сэнийг бол бүр үл томсорлсон байна шүү дээ. Тийм байна тий. Яг энэ түүхийг уншаад манайхуу би яаж Исав шиг ууган хүүгийнхаа эрхийг алдахгүй байх вэ? Надаа энэ ууган хүүгийн эрх чухал юм биш тэгээд айгүй ач холбогдол өгөөд энэ түүхийг шимтэн дахиад уншуулчихсан. Тэгэхээр тий ууган хүүгийн эрх их чухал юм шиг байгаа юм. Тийм байна. За тэгээд Исав өлсөж ядарч байсан тул цухалдаж хараач би өлсөж өхөж байна. Миний ууган хүүгийн эрх одоо надад ямар хэрэгтэй юм бэ? Тиймээс Яков тэгвэл надад өгсөн гэдгээ яг одоо тангаргалаач гэж зүтгэв. Тэгээд Исав тангараг өргөж ууган хүүгийн бүх эрхийг дүүдээ аяг хоолноос өгсөн байна. Харамсалтай юм. Тийм байна. За энэ өдөр болсон явдал нь ах トゥ хоёрын хооронд бол тийм илүү гүнзгий удаан үргэлжилсэн зөрчлийн эхлэл нь болсон байж таараа тийм ээ. Тийм байна. За мөн ихэнхээ хэвлээд нялх байхад нь Бурхны хэлсэн зүйл нь биелсэн байна. Тэр хоёр өрсөлдөгч хоёр том улс болж ахмад нь залуудаа үйлчилнэ гэж Бурхан хэлж байсныг санаж байгаа үстэй тийм ээ. Яг л ийм юм болсон байна. За бид бүгдээрээ эцэг их болохын хувьд хүүхдүүд маань бие биеэ хайрлаж халамжилж байхыг харахыг мэдээж хүсдэг тийм ээ. Тийм шүү. Гэхдээ эхлээд бид өөрсдөө бие биеэ болон хүүхдүүдэд хайрлаж халамжилж одоо үлгэр дуурайал үзүүлж байж одоо ийм юм болно гэдэгт бол би итгэдэг л дээ. Тийм шүү. Санал нэг байна тий. Тийм. Дуулал номонд дуулал 127-гийн 3 хүүхдүүд бол Бурхны бэлэг бидэнд өгсөн шагнал гэж хэлдэг. За энэ бол ёстой цорын ганц бүтээгч. Тийм шүү. Тэр биднийг бүтээсэн, бидний хүүхдүүдийг бүтээсэн. Дуулал дахь өөр нэг ишлэлд та миний биеийн бүх нарийн хэсгүүдийг бүтээж, эхийн хөвлөд намайг уралсан гэж хэлдэг. Бурхан гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө гэсэн байдаг. За тэгэхээр энэ нь одоо юу гэсэн үг вэ? Бид Бурханаас гэр орон, гэр бүлээ босгон байгуулахад туслаач ээ гэж гуйхгүй л бол бидэнд сайн эцэг их байх гэдгийг шалгах хэм хэмжээ байхгүй. Хэрвээ бид Бурханыг болон түүний үгийг хүндэлж за хүүхдүүддээ ч мөн адил зүйлийг сургах юм бол тэд ч бас биднийг эцэг эхийнхээ хувьд хүндэлж байгааг бид бас олж харна, мэдэрнэ тийм ээ. За бид ах эгч нараа ч ийм найртай амьдрахыг харна. Одоо үүгээрээ Христэд итгэх амьдрал ямар гайхалтай, тааламжтай, үн цэнтэй, сэтгэл сэргээсэн хувь заяа вэ гэж би боддог байхгүй юу? Тэгэхээр одоо бүгдээрээ бидэнд туслахыг Бурханаасаа гуйцгаая. Хүндэт аав Бурхан минь ээ, та өөрийн хүсснээр биднийг бүтээсэнд баярлалаа. Бидний хүүхдүүд ч таны хүсснээр бидэнд ирсэнд баярлалаа. Таныг хайрлаж, хүндэлж, дагаж амьдрахыг үр хүүхдүүдтэй зааж, мөн тэднийг хэрхэн хайрлаж, хүндэлж сурахад эцэг эхчүүд бидэнд туслаач. Гэр орноо амар тайван, эв нэгдлийн өргөө байлгахад бидэнд туслаарай. Бид үүнийг Есүсийн нэрээр гуйж байна. Амен. Амен. Та
найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг яг одоо сонсож байна. Бурхан дуртай зүйлүүдээс сонгож тоглож байгаа юм шиг ерөөсөө тэгж аашилдаггүй байгаа. Харин биднийг яг байгаагаар нь хүн болгоныг адилхан хайрладаг юм шүү. Тийм шүү. За үүний зэрэгцээ бас бурхан бидний өнгөрсөн одоо ирээдүйг мэддэг. Тэр намайг эцэг эхийнхээ анхны хүүхэд болж төрнө гэдгийг бас мэдчихсэн. Тийм шүү. Бурхан надад зориулсан тусгай төлөвлөгөөтэй байсан. Тэр миний гэр бүлийг хамгийн санаар босгон байгуулсан. Энэ нь миний хүүхдүүдийн хувьд ч мөн адилхан үнэн. Би 2 хүүхэдтэй, хоёуланд нь хайртай. Хин нь ихэнд төрсөн надад тэмч чухал биш. Тус бүрдэл онцгой бэлгүүд. Яг тийм шүү тий. Тэд хоёулаа бидний хайр анхаарлыг татахын тулд уралддаг. Харин нөхөр бид хоёр тэдэнд хоёулаа аав ээждээ эрхэм нандин чухал гэдгийг ойлгуулахыг их хичээдэг. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ ах дүүсийн эрэмб дарааллын талаар, ууган хөөхөд, дунд хөөхөд, отхон хөөхтийн талаар ярилцсан бол дараагийн найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрөөрөө бүгдээрээ хамтдаа бас л ээжүүдийн өмнө тулгардаг, ээжүүдийн уураа барьдаг сэдвийн талаар бүгдээрээ ярилцах болно. Энэ нь болохоор ах дүүс хоорондоо хэрхэн өрсөлддөг талаар бүгдээрээ сонирхолтой яриа өрнүүлцгээе. Биднийг анхааран сонссонд баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. За дараагийн хөтөлбөрөөрөө бүгдээрээ хамтдаа уулзцгаая. Баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.